Монгол брэнд холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ган Хөлөг, Монгол брэнд холбооны тэргүүн Одхон Үлзэнээр ПАО Глобал зөвлөх компани үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Брэндон Хьюгста онлайн орчинд хуралдлаа. Монгол брэнд холбооны талаар онлайн платформ хөгжүүлж байгаагаа дурдаад удахгүй нээлтхийн олон нийтэд хүргэж Монголын жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сошиал олон нийтийн сүлжээнд хүртээмжтэй танилцуулах, экспортын бүтээгдэхүүнийг нь эхлээд Монголд, дараа нь өөр Монголд, цаашлаад өөр төвд хүргэх зорилго агуулж ажиллаж байгаа талаар болон Өвөрхангай аймагт үйлдвэрлэж бүтээж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар тэдний бүтээгдэхүүнүүдтэй танилцсан талаар ярилцаад тэднийг Америкийн зах зээлд экспорт хийх талаар ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдэд уялдуулах, бараа бүтээгдэхүүний дээжээс нь Америкт хөргүүлж судалгаа шинжилгээ хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг ярилцсан юм. Okay, thank you. Thanks so much. All right, take care. Bye. оноос хойш мал дээр гараад тэгээд мал цагаан эдэ боловсруулж нөхцөл байдалд оролцож гэлсэн. Тэгээд ингийн цагаан эдэг 13 оноос хойш яг төрөлжүүлж хийж байгаа. Тэгээ энэ жил нэг сум хөгжүүлэх санд хамрагдаад баг зэргийн зээл аваа сав баглаа бодолжуулаад сав баглаа бодол төрийн гол нь анхаараа тэгээд жижиглэнгийн маягтай тэгээд энийг аль болохоор олшруулж бөөний үн мөнөө зарах юм бодолтой л. За би 10 төрлийн юм хийнэ. Тэгээд ингийн ундаа савлгаагаар зарж जैन. Тэгээд ингийн арцаа хил зарж जैन. Жижиглэн савлгаатай одоо ингийн хорхон харуул хийж байгаа. Бас чипсээ харуул бас хийж байгаа. Энэ ингийн амтад арц гээд энэ бол бас арай амт юу чанар өөртөө хэлээ харсансан. Тэгээ энэ бас десерт гэх шинэлэг санаа гэдэг энийг бас хийж байгаа. Энэ бол жимстэй ингээд айгу амт бол айгу гоё. Би одоо өдсөн худалдаануудаар зарна. Тэгээд манай суманд нэг тийм ингийн цагаан эдэ хийдэг юм байхгүй болохоор надаас их сурж ирнэ. Тэгээд уцаар баян сураастай намар зуны үйлрэлт нь бол нөгөөдөө ингээс адаг болохоор уцаар уцтаал тийм хил арцмаар нь юу амаар нь ундаа амаар нь гэж баян цагаастай. Одоо сүүлийн үед бол ингийн цагаан эдэг хүмүүс их хэрглэж байна уу. Тэгээд хүүхдийн тижээл гэл одоо хүүхдүүд чи оюут хүүхдүүдээ над тижээж ин тэгэхэд ингийн сүүл хамгийн тохиромжтой. Тэгээ инглиш бол борлуулалт бол маш сайн байдаг ш. Тэрээс борлохдохгүй ингийн цагаан эдэг борлохдохгүй гэсэн юм бол байхгүй. Одоо толгомж байгаа асуудал бол сав баглаа бодломж хайжруулмаар тэгээд бас тоног төхөөрөмжийн асуудал их байдаг юм. Тэгээд цэхийн үйл ажиллагаа явуулахад бас ажлын байр гэж юм томгол ажил байна. Манай сумаас бол энийг бол аягүй дэмжиж байгаа. Нутгийн брэнд бүтээгдэхүүн гаргана гэсэн тийм зорилго тавиад ер нь манай юуны захиргааны удирдлагууд бол аягүй дэмждэг.